Баянгол дүүргийн 6 дугаар хороонд 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 260 гаруй мянган иргэн оршин суугчдад зориулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг улс нийслэл дүүргийн төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 6 дугаар хороонд хийсэн бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг хүргэж байна. Автозам зогсоол тусгаарлагч хайс. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 16 байршилт 23.2 км автозамыг шинээр тавих болон өргөдгөн шинжлэх ажлыг хийлээ. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 6 дугаар хороонд 12-ын 4, 43-ын А байрны хойно 31 гараж буулгасан талбайд автозогсоол, 46 дугаар байрны зүүн талд 116 гараж буулгасан талбайд автозам зогсоолыг шинээр хийлээ. 26-гийн 8 дугаар байрны зүүн талд автозогсоолыг он дамжин хийж гүйцэтгэж байна. Мөн 14-ийн Б байрны баруун талд 13 дугаар байрны урд, 64 дугаар байрны баруун, 12-ийн 5 дугаар байрны зүүн талд, 10-ийн Б байрны урд, ХД 52 дугаар байрны урд, 44-ийн А байрны урд, Эрдмийн өргөө сургуулийн хойно гээд нийтдээ 9 байршилт 600 м замын игнээ тусгаарлах хашаа хайсыг суурилууллаа. Явган хүний зам. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 10 хорооны 14 байршилт 3500 м2 явган хүний зам шинээр тавих болон өргөдгөн шинжилсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 6 дугаар хороонд 70 дагуу явган хүний замыг шинээр хийлээ. Мөн үерийн 70 дагуу 44-ийн А байрны зүүн талд явган замын хашаа хайсыг суурилууллаа. Дээвэр засвар. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 22 хорооны 31 байрны дээврийг зассан. Ингэснээр ойролцоогоор 3120 өрх 12200 орчим оршин суугч ая тухтай амьдрах орчин бүрдэж байгаа юм а. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 6 дугаар хороонд орчлон 51 дугаар байрны дээвэр, 43-ийн А байрны дээвэр засварын ажлыг тус хийж гүйцэтгэв. Гэрэлтүүлэг. Иргэд оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн хэмжээнд 12 м өндөртэй 10 тал бүхий 26 ширхэг цамхагт гэрэлтүүлэхийг суурилууллаа. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 6 дугаар хороонд Хурмын ордны зүүн талд цамхагт гэрэлтүүлэг суурилууллаа. Тогтжилт. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 18 хорооны 24 байршилт тоглоомын талбай тогтжилтын ажлыг хийсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 6 дугаар хороонд 46 дугаар байрны хойтол тогтжилтын ажлыг хийлээ. 43 дугаар байрны зүүн талд гараж буулгасан талбайд мөн тогтжилтын ажлыг хийв. Боловсрол. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 13 сургууль 31 цэцэрлэгийн дээвэр, цахилгаан техникийн засварын ажлыг нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 6 дугаар хороонд Эрдмийн өргөө цогцлбор сургуулийн дээвэр засварын ажлыг он дамжин хийж гүйцэтгэж байна. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.